видео болоод эмж болно аав шиг хүнийг эмчилэн эмч болно. Би аав туслаараа ахчнээс гуйж Том болоод мундаг эмч болж аав шигээ өвчтөе хүмүүсийг эмчлэх зорилготой энэ хүүг Ганжуур Жавинган эртнэ гэдгээ. Түүний аав нь элгэний хатуурал хавдар хэмээх хүнд өвчнөөр өвдөж энтгийг улсад илгэшилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орохоор болсон байна. Төрсөн дүү ахынхаа донор болж байгаа хэдий ч тэдний цусны бүлэг таарахгүйгээс болж нэмэлтээр цусны бүлэг тааруулах эмчилгээ хийлгэж байж хагалгаанд орох шаардлагатай болсон учраас энэ хагалгааны зардал маш өндөр өртөгтэй буюу 250 сая төгрөг болно гэж эмнэлгээс хариу ирүүлжээ. Тиймээс энэ гэр бүлийнхэн аавыгаа ханаа хүүгээ амьдруулахын төлөө сайхан сэтгэлд ард түмнээсээ тусламж хүсч бидэнд хандлаа. Тэд ирэх 5 дугаар сарын 20-нд энтгэх улсыг зорихоор төлөвлөжээ. Нэгдүгээр бүлгийн цусны эсийн тооноос нь шалтгаалаад тариагаа 1 удаа хийх үү 2 удаа хийх үү гэдэг нь бол шалтгаална. Ингэж эмчилгээ хийгдэж байгаа учраас бид нэлээд өндөр өртөгтэй хагалгаа болно гэдгийг ингээ эмчнэр хэлсэн байгаа. Тэгээд би ах дүүнэрээрээ ярилцаад зүтгээд үзье гэд хандив аяна эхлүүлсэн байгаамаа. Монголын артын найз нөхөд намайг таньдаг. Бүхкүмэс көсчэнүүлсэн. Миний гүн чатгатгарын таварын арын хархан чатгийн гэгэр сэтгэлийн хандив өргөнөг ээж. Үрэлжэнэ тавх нас гүсхэм тэр хайрхан тэгээд олон төмнөх хүчин. Миний гүн эдгээд ирэх байгаа гэвэл Сүүгэнэргээ суужны өрч чадах юм алхнаад. Зүгээ өргөн суугаа инээлээж, ажилд автаагаа хамт амьдрахыг хүсэж байгаа бяцхан хүүд хүнлэг чанарын дээд болсон Монгол түмэн та бүхэн минь элэг бүтэн амьдрал бэлгэлж халуун сэтгэлээ хандиваа илгээхийг хичээнгүйлэн хүсэж байна. Монголын маань өрх гэр бүл бүхэн эрүүлэнх байж хайр дүүрэн амьдрах болтугай.